Йоо гэхдээ guys та нар бодоод үзтээ долларын ард байдаг ингээ гурвалжин доторх нүд ийм учиртай гэдэг би одоо л мэдчихсэн. Бүр үнэхээр галзуу юм аа. Бидний одоо хичээлдээ ашигладаг тэрхүү одоо дэвтэрний улаан зураас аль дундад зууны үеэс йоо гэхдээ бүр гайхалтай те бид нар машины дэлгүүрийг өвдөд хөгжин онгоолно гэж боддог ус те ийм нууц агуултыг ерөөсөө анзаарч байгаа юм шүү дээ. Өнөөдрийг хүртэл дэлхийд даяар эздэг тэрхүү чихрэн дээр хоёр хүний түүх нуугдаж байсан юм шүү те. Йоо гэхдээ дараагийн удаа энэ гурван хүн хэрглэж байгаа газар хамаагүй орж болохгүй юм тийм үү. Аимшигтай хар дарсан түүхтэй байсан байж те. Яг манай 10 жилийн багш нар хэлж өгч байгааг болсон болоо. Тэм учраас энэ баримт таны амийг аварч магадгүй. Бид өдөр бүр олон зүйлд гар үрдэг тийм үү? Доллар эсвэл мөнгөний тэмдэг татгах, дэвтэр нээн эсвэл машины төлхөөр эргүүлнэ, эсвэл аяганд кофе гэдэг дуун гэдэг ч юм уу. Гэтэл эдгээрийн ихэнх 70 нууцтай байдгийг бид төдийлөн мэддэггүй. Мөн дээрээс нь заримынхан дотор 100 жилийн түүхтэй, эсвэл бидний амигч хүртэл аврах учир шалтгаантай зүйл дотор нь нуугдсан байдаг. За, hi guys, Temco-ын дараагийн шимжлэхэд автоморил. За, энэ удаагийн дугаарда би та бүхэнд юу бэлдсэн бэ гэхээр бид өдөр бүр хардаг хатлаа ерөөсөө анзаарч байгаагүй нууцуудыг хамтаа өнөөдөр мэдэж ухаална. Та эдгээр баримтуудыг мэдэж авсныхаа дараа гэртээ байдаг жижигхэн зүйлэг хүртэл огт өөр нүдээр харж эхэлнэ. За тэгэхээр бидний өдөр тутамдаа ашигладаг хэрнээ цаанаа 70 нууцтай зүйлүүд хүлээж ийн. Та дэмжлэг хийхээс өмнө лайк дараа, сабо дарж дэмжих битээ мартаарай. Та лайк дараа, сабо дарах юм бол би дараагийнхаа бичлэгийг илүү урамжиж та бүхэнд илүү сонирхолтой бичлэгүүдийг хүргэх болно. Мөн дээрээс нь лайк дараа, сабо дарж дэмждэг бүх хүмүүстээ хичээнгүйл бас талархлаа илэрхийлье. Та хэд урам зориглолын бичлэг хийж байгаа шүү. Замтай бичлэгэндээ орцгоё. За тэгэхээр ихний баримт бид нар долларыг мэдэн шүү дээ. Доллар бол Америкт болон бусад орнуудад бол өдөр тутамдаа ашигладаг бол мөнгөний тэмдэгт байдаг. Гэхдээ долларыг сайн анзаарах юм бол урталтаа нэгэн одоо үсэг байдаг. Тэрхүү одоо том үсэг нь болохоор сарамсархуу бол тавигдаагүй. Тухайн мөнгийг одоо аль одоо холбооны нөөцийн банк хэвлэснийг бол харуулж өгдөг. L үсэг байх юм бол одоо Сан Франциско, H үсэг байх юм бол Сент Луис гэдэг хотыг бол заадаг. Харин долларыг одоо эргүүлээд харах юм бол хойноо ингээд ийм гурвалжин дотроо ингээд нүүцтэй тийм тэмдэг бидэрт бол харагддаг. Энэхүү тэмдэг нь бас айгүй учир шалтгаантай. Олон хүмүүс үүнийг харахтаа болохоор Illuminati буюу тэрхүү одоо нийгэмдгийг бэлгэсэн тэмдэг гэж боддог. Гэтэл яг үнэн нь болохоор үүнээс тэс өөр. Тэрхүү нүдийг одоо тойрсон энэ гурван гурвалжин болохоор одоо Библиэлд гардаг эцэг хүү ариун сүнс гэдэг одоо Библиэд дээрх гурвлыг бэлгэсэн тухайн тэмдэг байгаа. Тэгэд болоогүй долларын ард бас нэг бүргэд байдаг. Энэ бүргэд нь болохоор нэг сарвандаа 13 сум, нөгөө сарвандаа болохоор 13 навч хатгсан байдаг. Эдгээр нь бас учиртай Америк нэгдсэн улсыг үүсгэн байгуулсан анхны 13 муж нэг үндэстэн болж нэгснийг бэлгэсэн тэмдэг байгаа. Йоо гэхдээ guys та нар бодоод үзтээ долларын ард байдаг ингээ гурвалжин доторх нүд ийм учиртай гэдэг би одоо л мэдчихсэн. Бүр үнэхээр галзуу юм аа. Та нар мэдэн шүү дээ одоо Библи бол маш эртний одоо түүхийг агуулсан одоо Бурхны ном байдаг шүү дээ тий. Бүр гайхалтай. За тэгэхээр дараагийн сонирхолтой баримт. Тэр нь юу вэ гэхээр бид нар ингээд дэвтрээ нэгээ харах юм бол ингээд урт ингээд улаан шугам татсан байдаг шүү дээ. Тэрхүү зураас нь юу вэ гэхээр ямар нэгэн багшийн одоо тэмдэглэгээ тавих орон зай биш. Эсвэл гой бичгэд зориулсан бол шугам биш. Шал одоо өөр зорилготой юм шугам юм байна. Тэрхүү зорилго нь юу вэ гэхээр дундад зууны үед ном болон дэвтэр одоо арьсан дээр бичигддэг байсан юм байна. Тухайн үед болохоор маш үнэтэй, маш одоо ховор байсан. Гэтэл хамгийн том асуудал нь юу байсан бэ гэхээр харахнууд одоо дэвтэрний хоёр одоо захыг нь идчихдэг байсан юм байна. Тэгэж яасан бэхээр бичээчд одоо нэг ухаалаг арга болоод тэд болохоор бичвэрээ зориуд одоо голтон бичиж одоо цахад бичгээс зайлс хийсэн юм байна. Ингэснээр яадаг гэхээр харах хэд ингээ эзэнчсэндээ голд бичсэн зүйл нь бол хэвэндээ үлдэх юм байна. Олон зуун жил одоо өнгөрч харахнууд алга болсон ч гэсэндээ тэр цаг өдийг хүртэл хоосон хэвээр орхисон хэвээр байгаа юм байна. За өстой ерөөсөө төсөлж байгаа юм байна. За тэгэхээр дараагийн бидний одоо өдөр тутамд ашигладаг хэрэг ерөөсөө тайлж чадаагүй учир бүтүүлэг нууц. За бид нар машины төлхөөрөөр ерөнхийдөө машин онгойлгож эсвэл нээн гэж л боддог штэ. Гэхдээ их брэндүүд нуугдмал одоо чадварыг машиныхаа төлхөөр дээр шингээж өгсөн байт юм байна. Та төлхөөрөө гаргангуудлаа онгойлгох товчлуур дээр 2 секунд удаан дараад үзээрэй. Хэрвээ таны машин дэмждэг бол таны машины цонхноо доошоо автоматар буух болно. Энэ ямар үед хэрэгтэй вэ гэхээр одоо хит их халуун наранд одоо салуун амар халдаг штэ. Машин дотор амар халцдаг. Тэрнээс хам одоо урьдчилан сэргийлж тэрхүү одоо бөхчин магаар гаргахын тулд бол ийм товчлуур нэмэгдсэн байдаг. Эсвэл түгжээ ямар нэгэн байдлаар эвдэрх юм бол дотроос нь онгойлгохын тулд тэрхүү одоо нууц чадварыг түлхүүрэндээ шингээж өгсөн байдаг. Буцаж цонхоо дээшлэхийг хүсэх юм бол яах вэ гэхээр түгжих товчлуурн дээр удаан дарах юм бол таны цонх өөрөө автоматар хагдах юм байна. Яа гэхдээ бүр гайхалтай те бид нар машины төлхөөр өвдөд хөгжин онгоолно гэж боддог ус те ийм нууц агуултыг ерөөсөө анзаарч байгаа юм шүү дээ. Таад минь машин дээр заавал туршиж үзээрэй. Туршиж үзээд болох юм бол коммент дээр бичүүлдээгээрэй. За тэгэхээр дараагийн бидний ерөөсөө анзаарч байгаагүй нууц. Таад минь кофений аягыг доошоо харуулах юм бол яах вэ гэхээр нэг ховил харагдана. Тэрхүү ховил нь бас аягүй учир шалтгаантай. Энэхүү ховил нь болохоор зүгээр нэг аяг унаад ингээ ховил гарчаагүй. Энэ нь болохоор зориуд одоо усны сууг байгаа. Нэг талаараа та ширээн дээр кофегаа асгах юм бол аяг усан дээр одоо гусгаас сэргийлж өгдөг. Хоёр талаараа аяг угаагч нь та аягаа хийх юм бол ёроолт нь одоо ус тунхаас сэргийлж өгд юм байна. Жижигхэн ховил энэ үнэхээр одоо ухаалаг бодож хийсэн байна те. За тэгэхээр дараагийн баримт тараг цэцгийн эсвэл соусын одоо тагийг нэгэнгүүл одоо гэлгар хэсэг дээр нь нэг өнгөнгийн жижигхэн цэгүүд тэмдэглэсэн байдаг тийм үү.
Ихэнх хүмүүс болохоор энэ яг юунд хэрэгтэй вэ? Эсвэл үйлдвэрийн ажилчид андуураад хийцэн болов уу гэж бол боддог. Гэтэл энэхүү цэг нь болохоор одоо үйлдвэрийн машин уншдаг одоо цэг хэсэг юм байна. Энэ цэг төдий чинь одоо голдоо байх юм бол яг одоо тухайн төсөлтийг маш сайн хийж өгдөг юм байна. Ингэснээр яадаг вэхээр тунгалаг цаасыг маш их хэмжээгээр хэмнэж өгдөг юм байна. Гэтэ жирийн нэг өнгөц цэг хэрнээ зүгээр үйлдвэрийн одоо технологи нууц агуулсан байдаг те. Тад өмнө энийг анзаарчихсан уу? Би бол өстой анзаарч байгаа юм байна. За тэгэхээр дараагийн нууц баримт. За эрэгтэй хүмүүсүүдийг хөрмийг харах юм бол та сайн анзаараа дээрээ дахиад нэг жижигхэн керма байдаг. Энэ зүгээр нэг халаас биш бүр тусгай өөрийн гэсэн нэртэй бүр тасалбарын халаас гэдэг нэртэй юм байна. Юунд зориулсан бэ гэхээр 19-р зууны үед одоо хүмүүс галтыгээр дамжих үед тасалбараа айгүй том кермант хийгээд өөрт байгаа бусад зүйлүүдэд холиод гүйцэтгэв байсан юм байна. Тийм учраас түүнээс зориулаад болохоор жижигхэн керма бол зохиож хийж исэн юм байна. Бүр түүнээс ч өмнө хүмүүс ингээ морьтой явж байхдаа өөрийнхөө зоосыг хүртэл тэр жижиг халаас руугаа хийж нөөцлж байсан гинэ. Тэгээд өнөөдөр хүртэл болохоор энэхүү керман бүр ингээ загварын ертөнцид одоо хүртэл байсан хэвээр байгаа юм байна. Энэхүү керман болохоор 13 дугаар зууны үед үнэхээр том зорилготой байсан юм шүү дээ. Одоо л ингэж жоохон загвар хийцтэй болоод байгаа болохоос ш. За тэгэхээр дараагийн баримт. Таад минь хуучин барилгыг харж исэн бол шилэн ингээд юм бөөрийнхи тавгуур өгдөг шүү дээ. Энийг болохоор хүмүүс чимэглэл гэж боддог. Гэхдээ энэ бол алдаа байсан. 1800-аад оны үед болохоор шилийг яаж хийжсэн бэ гэхээр шилэн бөмбөлгийг одоо үлээлийн хоолойны үзүүрт наагаад хурдан одоо эргүүлж хавтгай болгож шилийг бол хийдэг байсан юм байна. Гэтэл энэ арга нь болохоор шилний голд тавгуур одоо уул мөрөг үлдээдэг байсан юм байна. Тэр үед болохоор хүмүүс тавгууртай ч гэсэндээ шилтэй байсан дээр гэж үзээд тэрхүү одоо шилийг ашигладаг байсан. Тэгээд энэ нь болохоор явсаар одоо бидний технологи дээр ирсэн ч гэсэн хүмүүс тавгуур шилэн дуртай байгаа нь одоо хүртэл хийвэр байгаа юм байна. Зүгээр гаргасан алдаа нь болохоор загвар болон хуураад өнөө хүртэл ингээ хадгалагдаж ирсэн гэхээр бас сонирхолтой юм тий. За тэгэхээр дараагийн баримт M and M гэдэг таад маань чихрийг мэднэ шүү дээ тийм үү. Тэрхүү чихрэн дээр болохоор хоёр M үсэг байдаг. Энэхүү M үсэг нь болохоор анх тухайн чихрийг бүтээсэн хоёр хүний эхний үсэг юм байна. Forrest Mars болон Bruce Murray. Сонирхолтой нь Bruce Murray болохоор Hershey компаниг үүсгэн байгуулагчийн одоо хүүхэд нэсэн байна. Тэр учраас хамгийн анхны M and M-ийг Hershey гэж шоколадаар бол дүүргэдэг байсан юм байна. Тэгтэл яасан бэхээр M and M-ийн одоо хоёр үндэслэгч хоорондоо одоо хагарал үүсээд Mars-ийн Mary-гийн одоо хувьцааг худалдаж авч бол компани үргэлжлүүлсэн юм байна. Гэхдээ тэр хоёр муудалсан ч Mars Mary-гийн одоо нэрийг чихрэндээ үрд мөнхөд хадгалж нэрнийх нь үсгийг нь үлдээж хүндлэл үзүүлсэн юм байна. Өнөөдөр хүртэл дэлхийд даяар эздэг тэрхүү чихрэн дээр хоёр хүний түүх нуугдаж байсан юм шүү дээ. Дараагийн баримтанд орохоос өмнө та бүхэнд дуулах нэг гоё мэдээ байна. Манай Улаанбаатар хотод одоо төв цэнгэлдэх хүрээлэнд 6 сарын 20-нд дэлхийн одоо алдартай дуучин артистууд ирж одоо тоглолтоо хийхээр болсон юм байна. Тэгээд дуучид нь ямар дуучин бэ гэхээр J Park, Jesse, сүүлийн үед нэлээд алдартай байгаа Long Shot гэдэг хамтлаг хүртэл ингээд ирж манай Монгол улсад тоглолтоо хийхээр ирж байгаа юм шүү. Бид заавал дууг сонсгохыг Солонгос руу очиод тасалбар авч ирсэн нь Монголд өөртөө ирж байгаа энэ боломжийг ашиглаад явж үзснээс илүү бага зардлаар үзэх юм болов уу гэж бодож байна. Таад минь тасалбарыг захиалах гэсэн бол Shopee гэдэг сайтаар ороод эртнээс таад минь тасалбараа захиалаарай. Өнөөдөр 6 сарын 20-нд супер концерт эхлэх одоо өдөр хоног ойртол тусам тасалбарын үнэ дагаад нэмэгдээд байгаа юм байна шүү guys. За та бичлэгээ үргэлжлүүлцгээе. За тэгэхээр дараагийн нууц баримт. Энэ болохоор үнэхээр одоо хар дарсан аим шиг зүйл байгаа. Таад минь өсчний газар орохороо улаан, цэнхэр, цагаан гэдэг өнгүүд бол ингээд эргэлдээд байж идэг штэ. Энэ зүгээр нэг хөвгөлтэй харагддаг зүйл биш. Энийн ард болохоор маш аимшигтай хар түүх агуулдаг юм байна. Эмч гэж байхгүй эртний үед очих юм бол тэр үед хүмүүс болохоор би энэ өвтгөм бол хаашаа очдог байсан бэхээр өсчний газарт бол очдог байсан юм байна. Тэрхүү өсчин болохоор үсийг авахаас гадна хүний шүдийг янзалж шүдийг нь авдаг. Бүр ялзарсан хөл гарыг хүртэл тайрдаг байсан юм байна. Хамгийн аимшигтай нь болохоор тэд нар болохоор хүний цусыг сордог байсан юм байна. Хүний биенээс муу цусыг нь гаргахын тулд хануур хорхоо дээр нь бол тавьдаг гэсэн юм байна. Тэгвэл баган дээрх одоо тэрхүү одоо 3 өнгө ямар зүйлийг бэлэгддэг вэ гэхээр улаан нь болохоор урсгасан цусыг бол бэлэгддэг юм байна. Цагаан өнгө нь болохоор шархыг боосон тэрхүү одоо цагаан боолтыг хэлдэг юм байна. Харин цэнхэр өнгөийг болохоор Америкийн нутгийн улс бол хожим нь нэмсэн. Энэ нь болохоор баганы цус түүхийг бол далдлахын тулд эх оронч өнгөөр бол сольсон юм байна. Яг гэхдээ дараагийн удаа энэ 3 өнгө хэрэглэж байгаа газар хамаагүй орж болохгүй юм тийм үү? Аимшигтай хар дарсан түүхтэй байсан байж тээ. За тэгэхээр дараагийн одоо хачирхалтай сонин нууц. Бид нэг ингээ бүндгэр оройтой малгай ингээ хүмүүсдэг штэ. Крисмас баяраар ч юм уу өвлийн цаг үеэр. Энэ нас дотор айгүй түүхтэй юм байна. Анх болохоор далаачид тэрхүү одоо малгайг өмсөд далайн ажиллаа бол хийдэг байсан. Яагаад вэ гэхээр усан онгоцныхоо дотгошоо орох үед болохоор тааз нь ингээ айгүй намхан байдаг байсан. Тэгээ ихэнх хүмүүс болохоор тухайн тааз ингээ дээшээ цохоод мөрөгчдөг байсан юм байна. Толгоогоо бэртээдэг. Тэгэд тэрхүү таазыг цохохоос хамгаалаад бүндгэр оройтой ингээ малгай өмсөд толгоогоо хамгаалдаг байсан юм байна. Зүгээр нэг бөмбөрөш олон далаачтай амиг аварсан малгай байсан биз дээ тий. Гайхалтай. За тэгэхээр дараагийн нууц энийг болохоор бид өдөр тутамдаа харж болдог. Тэр нь юу вэ гэхээр бидний одоо хумс байгаа ш та хумсныхаа хамгийн цаад захыг харах юм бол давхар ийм нэг арьс байгаа. Энэ арьс нь болохоор маш чухал үүрэгтэй. Энэ арьсыг болохоор кутекул гэж бол нэрлэдэг. Энэ арьс нь юу гэдэг вэ гэхээр цавуу мэт одоо хумс арьсыг бол нийлүүлж өгдөг. Тэгснээр болохоор хумс болон хураг бол хамгаалж өгдөг. Юунаас хамгаалдаг вэ гэхээр нянгаас хамгаалдаг. Хэрвээ нян одоо хумсны хамгийн цаад захаас нь ингээд
орчих юм бол хурууг шууд халдваржуулах боломжтой. Тэгснээр яадаг вэхээр энэхүү хумсны энэ арьс нь хамгаалснараа яг цаана байгаа хумсыг ургуулж байгаа зүйлийг бас давхар хамгаалж өгдөг юм байна. Хэрвээ энэ зүйл байхгүй байсан бол хүмүүсүүдийн хумс үргэлж гажигтай байх байсан юм байна. Ердөө хумсны энэ цаад үзүүрийн энэ жижигхэн арьс хүртэл ийм утга учиртай байсан юм шүү дээ. Ягаад манай 10 жилийн багш нар хэлж өгч байгааг байсан болоо. За тэгэхээр дараагийн нуус бидний машины дугуй дундуура ийм хувилтаа байдаг шүү дээ. Тэрхүү товгрууд нь болохоор залхуу үйлдвэрлэлийн үр дүн бол биш. Энэ нь маш чухал үүрэгтэй яадаг вэхээр хууль ёсны хэмжээний зааг байдаг. Хэрвээ тэр хувилт тэр товгроос өндөр байвал таны дугуй сайн аюулгүй байдаг. Хэрвээ хувил илэгдэж тоогортойгоо адилхан түвшинд хүрэх юм бол таны дугуй аюултай солих цаг нь болсон гэдгийг илэрхийлж байгаа юм байна. Жижигхэн товгор зүйлч бидний аймыг авардаг байх юм шүү дээ. За тэгэхээр дараагийн баримт бид нар машин суухдаа бөөрийнхий нэг төхөөрөмж байгааг анзаардаг тийм үү? Энэ бөөрийнхий төхөөрөмж нь болохоор хэд авианы мэдрэгч юм байна. Энэ мэдрэгч нь болохоор машины доторх агаарын даралтыг бол хэмжиж өгдөг. Хэрвээ хин нэгэн зөвшөөрлгүй хаалга онгойлгох эсвэл цонх онгойлгох юм бол агаарын даралт өөрчлөлтөө шууд мэдрэгч тэр доороо тохиол ажилуулан дуугарах юм байна. За дараагийн нууц маш сонирхолтой бид нар өдөр тутмын ашигладаг. Таад минь түргэн хоолны гаргаж өгж байгаа ундааны савны тагийг нь хараарай. Тэр таг нь ямар очтой вэ гэхээр ундааны суурь болж өгдөг. Тэгснээр яах вэ гэхээр ундааг сарамсруу зохиож асгах ч юм уу хөдөлгөх үед илүү бат суурьтай болгож өгдөг юм байна. Би ихтэй үүнийг үнэхээр ингэж ашиглаж үзээгүй байна. Жижигхэн зүйл гэхэл айгүй тийм нууцлаг юм тий. За тэгэхээр дараагийн нууц баримт. Ундааны савны таган дээр нэг жижигхэн товчлуу байдгийг та нар анзаарч ирсэн үү? Тэрхүү товчлуу дээр болохоор тэмдгүүд байдаг. Тэр тэмдгүүд нь юу вэ гэхээр халуун уу, хүйтэн үү, кофеинтэй үү, шингэрүүлсэн үү гэдгийг бол бэлэгддэг юм байна. Эдгээр товчлуур нь юунд хэрэгтэй вэ гэхээр хэрвээ таны ундааг тухайн зөөгч аль нэг товчлуу дээр дараад өгөх юм бол та шууд тагийг авч харалгүйгээр ялгаад өөрөө мэдчих боломжтой байна. Гэхдээ мэдээж зөөгч дарсан тохиолдол шүү дээ, тий. За тэгэхээр дараагийн нууц энэ бүр үнэхээр сонирхолтой. Эмэгтэй цамцны товчны нь болохоор зүүн талдаа, эрэгтэй хүнийх нь болохоор баруун талдаа байдаг шүү дээ товчнууд нь. Ихэнх эмэгтэйчүүд болохоор баруун гарт, харин эрчүүд нь болохоор зүүн гартаа товчлоход амар хэцүү байгаад байдаг. Тэгвэл яагаад ингэж хийсэн бэ гэхээр Викторийн үед Чинэлэг айлын эмэгтэйчүүд болохоор хувцас өөрсдөө өмсдөггүй зарцсан нь бол өмсдөг байсан. Тийм ч учраас зарцсан нь болохоор баруун гартаа байсан. Тэд эзэгтэйхээ эсрэг тал зогсоод товчлдог байсан тул зүүн талдаа товчнд байрлах юм бол илүү хэлбэр байдаг гэсэн байна. Харин эрчүүд болохоор хувцас өөрсдөө өмсдөг байсан тул товчоо болохоор баруун талдаа байрлуулсан байна. Тэгэхээр яг үнд эмэгтэй хүний товчлол болохоор Викторийн үеэс гаралтай уламжлал байсан юм байна шүү дээ. За дараагийн баримт нэг удаагийн аягийг бүгдээр мэдэн шүү дээ. Тэр цэсэндээ дотроо нууц агуулсан байт юм байна. Нэг удаагийн аяг харах юм бол дээдлэл нь өргөн доотлол юм нэрэн байдэн шүү дээ. Энэ нь болохоор маш ухаалаг шийдвэр юм байна. Нэгдүгürt нь юу гэхээр та уух бай таны хамар багтахаар хэмжээтэй. Хоёр дахь нь аяган дээрээс нь давхарлаад хийгээд бол тохиромжтой. Гурав дахь нь аягны дээдлийн хэсэг нэг бөөрийнхий байдаг нь тагийг хүчтэй таглахад тусалдаг юм байна. Гэхдээ ягаад нэг удаагийн аягийг босоо байлгаагүй юм бол те нэрээ ингэж амсрын хүртэл ингэж ирэмхтэй хийсэн гэхэр чинь зүгээр нэг жирийн аяг хэрнээ ирэмгийн хүртэл бодож ухаалаг шийдсэн гэхэр чинь бас л сонирхолтой, маш сонирхолтой. За тэгэхээр дараагийн баримт бөмбөлөгтэй ус нь хөвтөж усанд орох илүү гоё үйдэн штэ. Гэтэ энэ нь зүгээр нэг 5 тухайг илэрхийлээ зогсохгүйгээр илүү бас ухаалаг шийдэлтэй юм байна. Тэрний яд гэхээр тухайн усны дулааны тухайн бөмбөлгүүд бас ингэж хадгалж үлддэг юм байна. Тэгэхээр хэдүүлээ дараагийн бөмбөлөгтэй усанд орох юм бол энэ шинжлэх ухаан гэдэг санах хэрэгтэй юм байна шүү дээ. За тэгэхээр дараагийн нуус баримт. Энэ нуус нь болохоор таны амийг ч аварч магадгүй. Бид нар урсгачлаар явж байгаа үед хажуу талд нэг сойз байгаа гэдэг шүү дээ. Тэр сойзон дээр ихэнх хүмүүс гутлаа арчиж цэвэрлэнэ гэж ойлгоод байдаг тийм үү. Гэтэ яг үүндээ тэр нь болохоор шал өөр зориулттай юм байна. Тэрхүү зориулт нь юу вэ гэхээр таны гутлын үүдээс ч юм уу эсвэл өмдний доотлын хэсэг тухайн урсдаг шатад тэгэлдэхээс хамгаалдаг юм байна. Ер нь бол энэ шугамнаас ихтэй ирмэгдэр гიშг гээд байна гэдэг заагийг илэрхийлсэн сануулгын тэмдэг юм байна. Тийм учраас энэ баримт таны амийг аварч магадгүй. За тэгэхээр хамгийн сүүлийн нууц баримт. Бид нар AirPod эсвэл чихвчээ харах юм бол баахан олон нүхнүүд байгаад байдаг шүү дээ. Тэр нүхнүүд болохоор зүгээр нэг дуу гаргах зориултаа бол байгаагүй. Тэдгээр нүхнүүд нь юунд хэрэгтэй вэ гэхээр таны чихвчний агаарын урслыг тохируулахад бол ашигладаг юм байна. Тэгснээр яаж байгаа вэ гэхээр дуу чихвчийг дөргөх үед таны чихвчний нүхнүүд агаарыг гадагшлуулж дотор байгаа даралтыг тогтворжуулдаг юм байна. Тухайн даралтыг бууруулснараа таны чихвч илүү тод, бааз нь илүү мэдрэмжтэйгээр дуурна. Тэгээд зогсохгүй зарим нүхнүүд нь болохоор дотор байрлах микрофон зориулж бол хийгдсэн юм байна. Тэгэхээр AirPod-ын бүх нүхнүүд нь үнэхээр ухаалаг инженерийн шийдэл байсан юм шүү дээ. Үүнийг л гайхалтай гэхгүй бол өөр юу гайхалтай гэх вэ? За тэгээд энэ хүрээ дугаар маань өндөрлөж байна. Хэдүүлээ амьдралд энгийн тохиолдол ихний хинч анзаарч аваагүй нууц 20 баримтыг хамтаа мэдэж авлаа. Энэ дугаар маань та бүхэн таалагдсан бол лайк дараа, сабаа дарж дэмжих бити мартаарай. За мэдээж та бүхэн таалагдах юм бол дараагийнхаа партуудыг бол хийх болно. Таад минь дараагийн part 3 хүсэх өсвөл доотлох комментс дээр part 3 гэж үчээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая.